Сайн мэцхан оюутнуудаа оюунлаг төвийн Австрали улс дах салбараас та бүхэндээ мэдчилж байна. За өнөөдрийн энэ дугаараар би маш сонирхолтой бас олон жил бид хоёр ярилцаж байгаа хүлээж аваад өнөөдөр уулзаж байгаа мундаг гоё зочноо танилцуулъя. За Туяа гээд өмнө нь бол бид хоёр бол ер нь бол Department of Home Affairs Бээжингийн одоо Department of Home Affairs ажилладаг байхад нь бол ерөнхийдөө мэддэг ийм мундаг эмэгтэй байгаа. Одоо Австрали улсад карьер коучинг програмаар мэргэжсэн бас маш олон оюутнуудад цаашдаа карьераа одоо сайжруулах тал дээр нь туслаж яваа ийм мундаг эмэгтэйтэй уулзаад байж байна. За ингээд Туяа манай оюутнуудад өөрийнхөө талаар танилцуулаад тэгээд одоо оюутнуудад маань Австрали улсад суралцах талаар жоохон өөрийнхөө карьерийн талаар зөвлөгөө өгнө. За баярлалаа. Оюунлаг төв гээд оюунлаг гэдэг нэг байгуулагч нэр аягүй гоё юм билээ шүү дээ. Тэг чи надад анх хэлэхдээ нэг тийм гоё оюунлаг яриач хамтаа хиймээр байна гэж хэлчихсэн. Тэгээ эргүүлээд ингээд амар гоё санагдчихээн л да. За сайн бацхан уу бүгдээрээ намайг Туяа гэдэг гомсронгийн Туяа гэдэг би Австралид одоо ирээд 8 дахь жилдээ болж байна. Төрөний чимдэгийн маань хэлдгээр битээр яг намайг Австралийн элчин сайдын яамд ажилладаг байхад анх яг танилцж ирсэн байлээ. Би Австралид ирэхээс өмнө Бээжин хотод ойролцоогоор 8 жил гарan амьдарсан. За тэр хугацаанд бол Ирландын элчин ажиллаж байлаа. Тэрний дараа Австралийн элчин сайдын яамд Бээжинд байсан Австралийн элчин сайдын яамны гадаад харилцааных нь албанд гадаад харилцааны ажилтан тэгээд цаашлах нь албанд нь яг визний ажилтан гэдэг мэргэжлэр эхлээд ахлах ажилтан болтлоо 6 жил ажиллаад Австрали руу магистр хамгаалахаар ирсэн байгаа. Тэгээд сүүлийн 6 жил хугацаанд ер нь 5 жилийн хугацаанд career coaching, manifestation coaching ажлын хажуугаараа хийж байна. Би өөрөө бол Австралид мэргэжлэрээ ажилладаг PwC гэдэг одоо дэлхийн Big Four гэсэн тийм 4 том консалтинг байгууллага байдаг. Тэрний нэгэнд нь тэрний нэгнийх нь технологийн консалтингийн албанд нь дотоод хүний нөөц ийм бодлого зохицуулалтын албанд менежер хийдэг. Австралид 5 хүнтэй баг, Филиппин 5 хүнтэй гэдэг нийт 10 хүнтэй баг ингээд удирдаад явдаг байгаа. Career coaching хийх болсон шалтгаан маань ерөөсөө энэ чинь ер нь бол айгүй симпл та. Би ингээд яг өөрөө Австралид ирээд магистраа хамгаалаад төгснөхийн дараа Deloitte хамгийн анх ажлынхаа гараа хийчихлээ. Deloitte-ийн санхүүгийн албан санхүүгийн одоо шинжээчээр орж исэн. Тэгээд орсны дараа LinkedIn дээр надад айгүй олон хүсэлтүүд ирсэн байхгүй Монгол хүмүүсээс. Та Австралид байдаг юм байна. Та Deloitte-д Австралийн Deloitte-д яаж ажилд оров? Та тэр орсон түүхээсээ надад хуваалцаач. Та миний резюмег нэг хараад өгөөч, LinkedIn-ийн нэг хараад өгөөч. Ажлын ярилцлагад намайг бэлдээд өгөөч гэсэн тийм хүсэлтүүд надад айгүй ирж эхэлсэн. Тэгэл нэг нэгээр нь хүмүүстэй ажиллаж байсан. Тэгэл тэр шавнар маань хүрхэн мэргэжлийн ажилдаа ороод тэгээд яг 2020 оноос ахуулаад програм үүсгээд цөөхөн тоотой хүнээр ингэж авч явсаар байгаа. Одоо сүүлийн 5 жил гэхэд 135 монгол залуучууд маань ихэнх нь Австралид тэгээд North America, Canada, Ирланд, Берлин гээд ингээд байна. Мэргэжлийн ажилд нь орох одоо яг гаргалгааныг нь олж өгөөд яг one-on-one coaching ингээд явж байгаа. Тэгээд үнэхээр гайхамшигтай үр дүнгууд бол гарч байгаа. Үр дүнгууд гарч байгаа шалтгаан бол ерөөсөө л манай монголчууд маань Австралид ялангуяа ирж байгаа монголчууд маань маш өндөр, маш тийм нарийн шүүлт хүрээр ингэж давж ирдэг шүү дээ. Тэрийг нь бол би өөрөө яг нөгөө визийг нь шинжилээд визэн дээр нь хариу гаргаж ирсэн хүний ажлыг хийдэг гэсэн хүний хувьд бол яг өөрөө мэдж байгаа байхгүй юу. Монголдо маш мундаг мэргэжилтэй, боловсралтай, мэргэжлэрээ тодорхой хэмжээнд ажилласан, байр сууриа олцсон, санхүүгийн тодорхой хэмжээний эрхчлөлөнд хүрчихсэн байгаа хүмүүс чинь Австралид ирж суралцах тэр шаардлагуудын өндөр шаардлагуудыг хангадаг штэ. Тийм болохоор ер нь бол хамгийн эхний маань зорилго бол энэ мундаг монголчууд маань Австралид ирчээд яагаад хүний хийдэггүй ажлыг хийгээд залуучууд нь зөвхөн барилгын ажил дээр бүсгүүчүүд нь дандаа цэвэрлэгээний ажил хийгээд байгаа юм бэ гэдэг тийм том асуултын тэмдэг надад гарч ирэнгүүтээ би яагаад энэ дээр нь шийдэл гаргаж болохгүй гэж би яагаад хүмүүсийг чиглүүлж болохгүй гэж гэдэг яг тийм хүсэл зорилготой цөөхөн хүмүүс хүч хийж эхэлж илаа л да. Одоо тэгээд тэр нь ингээд өсөцөөр агаад ингээд 5 жилийн дараа гэхэд 700 гаруй шавтаа ингээд сууж байгаа нь бол үнэхээр яг гайхамшигтай manifestation байхгүй юу?
Маш гайхалтай. Тийм ээ. Ер нь бол хүмүүс оюутнууд маань хурж ирэхдээ маш өндөр шүүлтүүрээр хурж ирдэг. Гэхдээ оюутнууд маань бодохдоо Австрали улсын виз гарчвал болно л гэж боддог. Гэтэл Австрали улсад хурж ирээд яах вэ гэдэг талаар төлөвлөгөө бага байдаг, тийм үү? Тэгэхээр Австрали улсад хурж ирж байгаа оюутнуудад өөрийн зүгээс ер нь ямар зөвлөгөө өгье гэж бодож байна? Absolutely. Тэгэхээр хэрвээ одоо үзэж байгаа оюунлаг төвийн маань шавнар болон ерөнхийдөө монголчууд маань Австрали улсад ирья гэж бодож байгаа, ирж амжаагүй байх юм бол хамгийн эхлээд чиний минь карьерийн төлөвлөлт тэндээс чинь эхэлнэ. Хүмүүс ингээд Австралид ирснийхаа дараач биш. Сургуульд Австрал сурч дуусныхаа дараа би карьерийн төлөвлөгөө хийх юм байна гэд айгүй буруу ойлголттой яваад байдаг. Тэр хугацаанд бид нар маш их хэмжээний хөрөн мөнгө зарцуулаад, цаг хугацаа алдаад, за одоо л мэрэгжлийн ажилдаа орё гингүүд яадаг нөө визэн дуусчихдаг. Тийм болохоор бүгдээрээ хамгийн нэгдүгээрт Австралийнхаа карьерийн гаргалгааг Монголоос эхлэх хэрэгтэй байгаа. За тэхийн тулд ерөөсөө бид нар юу сурах гэж байна вэ гэдгийгээ маш сайн судалж, өөрөө хуваараа судлаад, дээрэс нь маш чанартай одоо оюунлаг төв шиг иймэрхүү визний агентлагуудтай маш сайн зөвлөлдөж, тий яг бодит гаргалгаануудыг хийж байгаад тэр хамгийн гол нь тэр гаргалгаандаа өөрөө үнэмших хэрэгтэй байхгүй юу? Би үнэхээр л одоо жишээлбэл Монголд санхүүгийн албан ингээд санхүүгийн одоо хариуцлагатай ажил ингээд хайдаг байсан бол Австралид ирээд санхүүгаар дахиж сурах гэж байгаа бол би үнэхээр л тэр санхүүгийнхаа яг Монгол хийдэг байсан ажлаа Австралид би хийж чадна гэдэг итгэл үнэмшлийг хамгийн эхлээд өөртөө агуулад боломжтой шүү. Тэрний төлөө би магадгүй маш олон хэцүү алхмуудыг хийх болно. Гэхдээ хамгийн гол нь би тэр алхмуудыг цаг алдалгүй хийнэ гэдэг тэр төлөвлөлтийг Монголд байхдаа гаргах хэрэгтэй. Яг зөв. Тэхийн тулд бид нар маш их хэмжээний судалгаа хийх хэрэгтэй байгаа. Зөвхөн агентлагуудад ингэж найдаад байхгүйгээр өөрөө Австралийн хөдөлмөрийн зах зээл ер нь юу байна? Тэгээ ямар байна? Ямар шаардлагууд тавигддгийг байна? Энэ шаардлагуудыг би хангаж чинь үгүй юу? Хэрвээ хангахгүй байх юм бол энэ шаардлагыг хангахын тулд би магадгүй Австралид очисон эхний 6 сартаа эсвэл 6 сараас 1 жилийн хугацаанд би яг юу хийх ёстой вэ гэдгийг маш сайн төлөвлөөд тэгээд backward plan хийчмээр байгаа. Окей. За тэр бол хамгийн ихнийх нь. Хоёрдугаар нь юу вэ гэхээр би одоо жишээлбэл монгол хэлийг англи хэлийг Монголд сурч илаа. Чи магадгүй бас Монгол сурч ирсэн баг тийм үү? Би бол зүгээр л Монголын одоо public school те яг нэг улсын сургуульд 5 дугаар ангиас ахуулаад англи хэл сурдаг шүү бид нар чинь те 6 дугаар ангиас ч үлээ яг тэгээс сурч ирсэн. Би ерөөсөө олон улсын сургууль сураагүй, international school сураагүй, гадаадд сураагүй те. Тийм болохоор Монгол улсад англи хэлийг маш өндөр одоо төвшөнд сурах боломж нь маш их байдаг. Одоо би бол яг нэг үнийн үгийг мэдэхгүй байна л да. Австралид хэрвээ англи сурах гэх юм бол 7 хоногийнх нь сургалтын төлбөр хэд байдаг вүлээ? 180, 220, 350 гэдэг ингээд ер нь бол нэг жилийнх нь бол 11,000-аас 15,000. Oh my goodness. За одоо хэрвээ үзэж байгаа үзэгчид минь та нар хардаа битээ ингэж бодоорой. Австралид очивол англи хэл сурчна гэж бодож байгаа чинь хамгийн том алдаа байхгүй юу? Тийм болохоор хардаа та нар минь энэ $11,000 $11,000 магадгүй ерөөсөө л 21-тэй дүүцхүүс тийм хямдхан мөнгийг Австралид ирье гэж шийдвэр гаргасан тэр өдрөөс ахуулаад 2 жил өөрийнхөө хэлийг Монголд маш зорилготойгоор сайжруулчих юм бол Австралид ирсний дараах амьдрал чинь гайхамшигтай байх болно. Хамгийн том асуудал нь тэр байгаа байхгүй. Тэгэхээр хардаа та нар хэлээ сайжруулад маш сайн сурчаад тэгээд карьерийн зорилготой төлөвлөгөөтэй ингээд ирээд дээрэс нь expectation буюу хүлээлт гэдэг юм аа маш зөв ингэж байлгах хэрэгтэй. Австралид ирчихэл юм бол амьдрал тэрчгээрээ өөрчлөгдөж байгаа юм шиг бодож ерөөсөй болохгүй. Австралид яг үннийг хэлэхэд тийм бодолтой ирснээсээ болоод бороо бохс хийх завгүй ажиллаж байгаа. Ажиллаад тий арай гэж нэг юм олсон мөнгөөрөө амжиргааныхаа зардлыг дөнгөж даваад, сургалтын төнгөлбөрөө дөнгөж даваад нэг тийм сайклд орчихсон байгаа. Монголчууд нь магадгүй 70-аас 80%. Тэм нөхцөл байдлыг өөртөө бий болохгүй байхын тулд эртнээс төлөвлөх хэрэгтэй гэдгийг л аягүй сайн хэлмээр байна. Яг зөв. За тэгэхээр маш зөв зүйлийг хөндөж ярьлаа. Тийм ээ. Ер нь бол Австрали улсад хурж ирээд бид нар бол өөрсдийнхөө basic English-ийг л те ашиглан ерөнхийдөө ажлын гараан дээр ч юм уу цаашдаа PR авах тэрүүнийг гүнзгийрүүлэн сайжруулна гэхээс Австрали улсад яг ингээд би сурж явах хугацаанд англи хэлийг бүр бүтэн болгодог хүн бол тэр бол ховор. Ер нь бол яг оюутнууд маань хэрвээ одоо бүр ингээд их сургууль
сургуулийн левелийн одоо англи хэлний програмд хамрагдсны дараагаар магадгүй тэр маань бас өсөх хандлагатай байдаг шүү. Тийм учраас энэ бол маш зүйтэй юм байгаа. Тэгэхээр оюутнууд та бүхэн маань хамгийн түрүүнд хурж ирэхээс өмнө англи хэлээ сурна. За түүнийхээ дараа ямар мэргэжлэр, ямар карьер дээр одоо би ажиллах юм бэ? Тэгжээж би Австралид очиод тэр одоо үр шимийг хэрхэн яаж хүртэх юм бэ гэдгийг харах хэрэгтэй гэдгийг одоо Туя коуч маань та бүхэнд зөвлөж байна. За ингээд ер нь бол цаашдаа оюутнууд маань хурж ирлээ. Одоо ингээд цаашдаа карьер маань хэрхэн яаж оюутныг одоо PR pathway төгтөлж чинь ер нь бол за энэ тал дээр бас аягүй сонирхолтой. Бас дээрээс нь нөгөө нэг одоо Австралид ирчихсэн байгаа оюутнууд яах вэ гэдэг дээр зөвлөгөөхөө өгөхөөс өмнө англиэл сурахтаа бүгдээрээ нэг тийм зовлон эдэлж байгаа юм шиг биш. Жаргаж сурах хэрэгтэй байгаа маа. Одоо жишээлбэл би 10 жил байхдаа манай багш маань айгүй мундаг биднээр дуу сонсож байгаа дуунаас англи заадаг байсан байхгүй. Би чинь багнуурын хөвгт шүү дээ. Багнуурт нөгөө нэг цөөхөн хитгэн англи хэл одоо англиас одоо тэр ямар олон улсын байгууллагаас ирж исэн болоо нэг тийм мэрэгчлэнүүд байдаг шүү дээ гадаад мэрэгчлэнүүд тийм тэр нэг мэрэгжилтэн багш маань биднэрт англи заахтаа дуу сонсуулаад нөгөө үгнүүдийг ингээд арчиж хайчаад ямар үг вэ гэдгийг бид нэр сонсуулж тэгж биднэрт англи хэлийг амар гой дурлуул заасан байгаа байхгүй. Тийм болохоор англи хэл гэхлээр манайхан нэг тийм өстэй толгой зулгаагаад шалгалт давхж байгаа юм шиг IELTS гэдэг англи сурдаг харагдаад байдаг. Тэгхгүйгээр зүгээр гой жаргаж YouTube дээрээс гой видео үзэж, Netflix дээрээс кино үзэж тий нэг тийм гой гадаад найз нартайгаа юм сурж нэг тийм гой байдлаар сурах юм бол хөнгөн байдлаар сурах юм бол одоо нэг тийм эргээд таны сурчсан байгаа тэр англи хэл чинь хит академик бас биш яг бодит амьдрал дээр зүгээр гараал хүнтэй ярихад хэрэглэгдчихэж байгаа байхгүй юу. Окей. За ингээд оюутнууд маань ирчдэм байж төлөвлөгөөтэй төлөвлөгөөгүй магадгүй айгүй олон оюутнууд маань төлөвлөгөөг ирсэн байгаа. Одоо яах вэ? Карьер яах вэ гэсэн тийм асуудал гарч ирж байгаа штэ. За тэгэхээр миний одоо өгөх гэж байгаа энэ зөвлөгөө бол ерөөсөө 135 одоо монгол залуучуудтайгаа яг one on one буюу яг ингээд нэг бүрчлээ ингээд ажиллаа. Тухайн хүний түүхийг нь сонсоод асуудал юу байна гэдгийг нь дээр нь одоо оншилгоо хийгээд оншилгоон дээр нь одоо ингээд тус бүрд нь ингээд зориулсан тийм карьер план гаргаж өгдөг career strategist хүний хувьд зөвлөхөд бол ер нь бол нэг тийм дөрвөн арга барилыг дөрвөн шаттай нэг тийм одоо арга барилыг хэрэглээсэй гэж аяг хутдаг байхгүй. За энийг бол би яг хуу шавнартаа ингээд англиар заадаг л да. Хамгийн эхлэх нь болохоор 4C үсгээр ихэлсэн үг байгаа гэсэн үг. Хамгийн их нь болохоор clarity гэдэг үг. Clarity гэдэг маань ерөөсөө л би Австралид ямар зорилготой ирсэн бэ гэдгээ ерөөсөө умартаж болохгүй. Тэ би чинь ямар зорилготой ирсэн. Дээрэс нь би чинь хин бэ гэдгийгээ бас нэг тийм хөрөнгөх байдалтай тийм хөнгөн хэлбэр нь үзэж явах хэрэгтэй. Тэгэхгүй яагаад ингэж хэлж байна гэхээр монголчууд маань Австралид ирэнгүүтээ хинч биш болсон гэдэг тодорхойлолт өөртөө өгөөд би зүгээр л оюутан гэсэн тодорхойлолт өгчдөг. Би зүгээр сурж байгаа оюутан. Үгүй шүү дээ. Чи минь урд нь Монголд 5 жил мэргэжлэрээ ажиллажсэн. Магадгүй хамгийн багадаа 5 жил мэргэжлэрээ ажиллажсэн. Маш олон чадварыг өөртөө эзэмшүүлчихсэн, боловсрчихсан мэргэжилтэн байгаа. Энэ мэргэжилтэн гэдгийг хизэж өрсөн мартаж болохгүй байхгүй. Тийм болохоор би өөрийнхөө чадвар дээр одоо тулгуурлаад сурж байгаа одоо энэ мэргэжил дээрээ тулгуурлаад би чинь яг ямар ажилд орё, ямар карьерийг би болгоё гэж ирсэн бэлээ гэдгийг ерөөсөн мартаж болохгүй байх нэ. Окей. Тийм болохоор clarityтэй буюу өөрийн гэсэн зорилготой нэг тийм авирыг гэсэн нэг тийм уултай байх айгүй хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол би яг шавнартаа тэгдэг хоёлаа ямар уултай авирах гэдэг юм бэ? Хэрвээ хоёлаа авирах гэдэг уул маань энэ баруун гартал маань байгаа бол чиний мөн өдөр болгон хийгээд байгаа юм чамайг зүүн тийш явуулаад байна шүү дээ. Тэгэхээр чинь хоёлаа хизээ чинь уулан дээр очихгүй шүү дээ. Магадгүй энэ уулан дээр нь би Австралид мэргэжлэрээ ажиллаж байгаа PR-ийн спонсор авчихсан тэр мундаг мэргэжилтэн гэдгийг 5 жилийн дараа би болгоё гэсэн тийм зорилго. Хоёлаа энд хүрэхийн тулд хамгийн эхлээд чанартай сурах хэрэгтэй. За чанартай сурах юм байна. Сайн оюутан байх хэрэгтэй. Networkтэй байх хэрэгтэй гэсэн айгүй олон юмнууд байгаа шүү дээ. Тийм болохоор хамгийн ихний step бол ерөөсөө clarity буюу тэр уулаа тодорхойлох. Окей. За тэрний дараа хоёр дахь нь болохоор connection. Хоёр дахь scene connection. Connection гэдэг маань манай монголчуудын гаргаж байгаа бас нэг том алдаа нь энэ дэрэнгүүтээ Австралид дэрэнгүүтээ яг Монголд амьдарч байгаа хэлбрээрээ амьдраад идэг. Тэр нь ерөөсөө л Монгол найз нартай. Монгол хоолой идээд Монгол community дотроо Монгол хүмүүстэйгээ ажиллаад ерөөсөө л Монгол улсаасаа яваагүй юм шиг амьдраад байгаа. Хамгийн харамсалтай нь тэгж амьдарч болно. Хэрвээ тэгх байсан бол чи минь яагаад энэ их мөнгийг өдөр болгон зарцуулаад Австралид байгаад байгаа юм бэ? Австралид бид нар зүгээр оршиж байхад зүгээр орон дээр унтаж байхад л 7 хоногт $700 байрны төлбөр гээд авдаг.
Тэ энэ мөнгө төлөхгүйгээр Монголд л гоё амьдрал л та. Тийм шүү дээ. Тэр мөнгөөр Монголд л гоё ингээл оршил л да тий. Тийм болохоор хардаа хамгийн чухал нь ерөөсөө улсад амьдарч байгаа улсдаа хүнтэй танилцаж connection үүсгэх, networking хийх тэр чадварыг суулгах. Networking хийнэ гэхэлэр нөө Монголын ар үрийн хаалгаар ярих, тий ингэж хамаатан саднаа хийн гэдэг тэр нөө концепт чинь биш болчихж байгаа байхгүй юу? Австралид чинь networking-ийн соёл байна. Хүнтэй харилцах соёл байна. Тэр соёлыг бид нар яг сургуульд сурах, тэр эхний семестрээс ахуулаад өөртөө суулгачмаар байгаа. Тэнгүүд чинь чи анги дотроо найзтай олчин, профессор суудаа нэрээ таниулчин, тэгээд ирэнгүүт чинь чамд internship боломж байх юм бол хамгийн эхлээд чамааг бодно гих мэдчлээ. Окей? Тийм болохоор ирснийхаа дараа маш зоригтойгоор эргэн тойронд байгаа хүрээллийнхаа хүмүүстэй маш гоё мэрэгжлийн харилцаа коннекшныг үүсгэж байх. Тэгэд энэ коннекшныг бид нэр айгүй тийм actively хайж авах хэрэгтэй байхгүй юу? Networking event-үүд энд бол зөндөө байж байгаа. Одоо миний хамгийн дуртай нь болохоор meetup. Meetup гэдэг нэг тийм платформ байдаг. Тэрэн дээр бол ерөөсөө IT-ийн хүмүүсийн meetup, йога багш нарын meetup, зураг авдаг хүмүүсийн meetup гэх мэтчлэн эсвэл бүр language exchange хүртэл байдаг байхгүй юу? Зүгээр л уулзаал ярьдаг. Тэ тэр хэлээр ярьдаг, хэлээ сонгож байгаа. Тэр meetup чинь ерөөсөн үнд хэлбэргүй гэсэн үг. Тэрэн лөө хардаа явахдаа ганцаараа явах хэрэгтэй. Манайхаа яадаг вэ гэхээр хоёлаа суулдаж ороод хоёлаа суулдаад монголоор ярьсаар гараад ирдэг. Окей? Тийхгүйгээр ерөөсөө ганцаараа явах хэрэгтэй байхгүй бид нар. Окей? За, тийм болохоор connection гэдгийг маш meaningful үүсгэх нь байна. За, тэр нь болохоор хоёр дахь C маань. За, гурав дахь C маань маш чухал. Энэ бол ерөөсөө англиар capability гэдэг. Энэ бол ерөөсөө чиний минь одоо таны technical чадвар. Манай монголчууд энд ирэхдээ ерөнхийдөө нөгөө нэг өөрийнхөө чадвар дээр ямар ч аудит хийгээгүй харагдаад байдаг байхгүй юу? Би гэдэг хүн чинь Монголд ажиллаж байх явцдаа ямар чадварыг өөртөө суулгацсан байна. Хүмүүс ерөөсөө өөрийнхөө чадварыг нөгөө нэг айгүй тийм дарна. Дээрээс нь би чадваргүй хүн гэсэн тийм худлаа тодорхойлт өгчнө. За тэгээд чадвараа ингээд нөгөө нэг чадвар дээр хүн болгоо ингээд айгүй гоё assessment хийх хэрэгтэй байдаг байхгүй. Тэр assessment ерөнхийдөө яаж харагдах вэ гэхэлэр чи зүгээр л сууж байгаа л Монголд хийсэн ажлуудаа сайхан жагсаад Excel дээр ч хамаагүй сайхан жагсаал бичиж жагаад монголоор шүү заяа. Англиар бичихлээр орж ирдэг юм байна л да. Хараахан англи дээр нөгөө нэг бодож гэж сурааг байгаа болохоор. Тийм болохоор тэрийг монголоор сайхан бичиж жагаад за би чинь өдөр болгон клиентуудтай ажилладаг гэсэн шүү дээ. Окей. За энэ хийдэг байсан юм надад ямар чадвар суулгасан. Вау. Асуудлыг шийдэх, проблем солих чадвар. За, клиентуудтай ажиллах. Гэт ингээд сайхан жагсаад харангууд чинь чамд 20-30 чадварууд ингээ харагдаж байгаа. За, тэр capability гэдэг юм чинь л ерөөсөө чамайг ажилд оруулах юм чинь аахгүй юу? Тэрэн дээрээсээ үндэслэж бид нар CV-га бичнэ. Тэрэн дээрээсээ үндэслэж би өөрийгөө энэ хөдөлмөрийн зах зээл дээр яаж өрсөлдөхөж байрлуулах вэ? Би ямар албанд ажилд apply хийх юм бол надад илүү шанс байна вэ гэдэг чинь ерөөсөө чиний энэ capability буюу чадвар хаана байна гэдэг дээрээс гарч ирж байгаа байхгүй юу. За тэгээд залуухан оюутнууд ирж байгаа ямар ч Монголд туршлагагүй оюутнууд зөндөө байгаа штэ. Тэр оюутнууд маань туршлагагүй болохоор ажилд орж чадахгүй нэг ингээд хоошоо суух гэдэг юм билээ шүү дээ. За тэр бол айгүй буруу байгаамаа. Австрали улс гэдэг чинь тэр чигээрээ маш гоё нэг тийм нийгэм цаанаасаа волонтер гэдэг юмыг айгүй тийм угаасаа integrated болгоод өгсөн байдаг шүү дээ. Хүүхдүүд чинь хэрвээ сургуульд явдаг бол хүүхдүүд чинь сургууль дээр хүртэл одоо эцэг эхчүүдийн волонтер хийдэг группуд байгаа. Тэр дотор монгол хүн байхгүй бүгд англиар ярьдаг хүмүүс. Тэр одоо хэрвээ тэрэн дотор чи минь гараа өргөөд волонтер болох юм бол яах нь вэ? Connectionтэй боллоо. Англиар ярьж сурлаа. Дээрээс нь тэр үйл явц дотроос өөрөө гой чадвар олчиж байгаа. Тийм болохоор волонтер хийж өөрийнхөө чадрыг хөгжүүлж болж байна. Дээрээс нь internship буюу дадлага гэдэг юмыг бас ингэж хөгжүүлж болж байна. Дадлага болоход заримдаа жоохон тийм өрсөлдөхүйц байдаг л да. Гэхдээ дадлага оюутнуудад гадаад оюутнуудад дадлага олж өгдөг тийм агентлууд хүртэл байдаг. $1,000 ч үгүй юм уу төлөөд тэр нь одоо ингээд 3 сар дадлага хийдэг. Тэрийг нь төлөөд дадлага хийжээ л да. Тэгэх юм бол чиний сурсан тэр technical чадвар сурсан одоо тэр туршлага чинь хинж чамаас хулгайлаад авахгүй юу. Тийм болохоор тэр чадвар аягүй хэрэгтэй байгаа. Тэгэхээр 3 дахь C маань эхлээд clarity, тэгээд connection, 3 дахь нь capability гарч ирж байна. За хамгийн сүүлийнх нь C болохоор communication. Communication гэдэг маань ерөөсөө бидний харилцааны соёл чадвар. За монголоор ингээд айгүй сайн ярьдаг, өөрийгөө маш мундаг илэрхийлдэг, өөрийгөө ингээд Монголд байхдаа айгүй тийм гоё мэрэгжлийн түвшинд бие ингээд аваад явдаг байгаа шүү дээ. Бид нар чинь бүгдээрээ тийм байсан. Австралид ирэнгүүтээ мэдээж бидний хийж байгаа ажил магадгүй эхний 6 сартаа 1 жилийн хооронд цэвэрлэгээ хийдэг ч юм уу тий. Нэг тийм офисын хувцас өмсөх боломжгүй, хүрээлэл маань нэг тийм өөр байгаа шүү дээ. Тэгсэн хэдий боловч
бид нар өөрсдийнхөө би хэн билээ гэдгийг мартаж болохгүй. Чамд нөгөө тэр communication буюу тэр одоо харилцааны чадвар соёл чинь байж л байгаа. Энийг л хамгийн гол нь Австралийн соёл руу хөрвүүлээд өөрийгөө англиар гоё илэрхийлж сурч байгаа байхгүй юу. Тэгэнгүүт чинь энд нөгөө нэг англи хэл нь нэлээд дажгүй ирчих юм бол тэр дажгүй ирсэн англи хэлээ нөгөө networking одоо volunteer энэ хийж явж байгаад австрал хүмүүс чинь ингэж харилцдаг юм байна. Слангууд нь ингэдэг юм байна. Би чинь өөрийгөө ингэж илэрхийлэх хэрэгтэй байдаг юм байна. Би чинь ингээд нэг чимээгүй суугаад иж болдгүй юм байна. Тэгээ австралчууд ч айгүй тийм extrovert хүмүүс шүү дээ. Нийгэм нь угаасаа тэрийгээ дагаад айгүй тийм extrovert байдаг. Extrovert гэдэг маань өөрийгөө маш их илэрхийлдэг, нээлттэй ярилцдаг. Тиймэрхүү одоо зан характерыг айгүй их дэмждэг газар ахгүй ажлын одоо байран дээр ч гэсэндээ. Хэрвээ одоо жишээл манай PwC шиг маш өрсөлдөөнтэй газар ингээд ажлын ярьцлага энтрийн даваад ажилд орчих болж байна уу. Гэхдээ ажилд орсныгаа дараа өсөн дэвшиж, албан тушаалаа дэвшүүлээд дээрээс нь цалингаа нэмүүлэхийн тулд бид нэр юу хэрэгтэй вэ гэхээр өнөөх л хувь хүний чадвар, соёл, харилцааны соёл хүнтэй ярих чадвар, шийдвэр гаргахад нөлөөлөх чадвар гэсэн influential гэсэн чадрууд чинь хэрэг болдог байхгүй юу. Тийм болохоор communication гэдэг бол үнэхээр чухал. Усын нуул ёсын дагаад аюу гой хэлсэн байгаа байхгүй юу. Энэ дөрвөн сийг бид нар яг ингээд бодож байгаад тийм ингээд хүн болгон одоо Австралид байна уу, Монголд байна уу, хүн болгон бодож байгаад за эхний сидээр нь би юу хийх ёстой вэ? За тэгвэл энийг хийчихгээд ерөөсөө 2025 оныхоо эхний 6 сартаа багтаагаал бид нар маш гоё алхам хийчих болж байгаа байхгүй юу. Тэгэж явж байтал чинь үнэхээр таны одоо мөрөөдөд байгаа Австралид ажилд орё гэсэн мөрөөдөд байгаа одоо тэр мөрөөдөл чинь биелждэг юм аа. Одоо жишээлбэл миний сошиал медиа хэрвээ та нар дагдаг бол би маш ойрхон Австралид ажилд орчлоо гэсэн шавнырынхаа одоо мессежүүдийг, имэйлүүдийг би ингээд сошиалаар ширэлдэг байхгүй. Тэр бол нэг амар одоо нэг тийм амар гангарж байгаа юм бол ерөөсөө биш. Зүгээр хамгийн гол нь эн чинь боломжтой байдгийг шүү гэдгийг л маш гоё тодор ингэж харуулж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд миний ингээд шавнырын дотор ингээд бодох юм бол маш гайхамшигтай түүхүүд байна л та. Зүгээр нэг түүхийг ингээд сонирхуулаад хэлэх юм бол одоо миний програм сууж байгаа дөнгөж Австралид ирээд жилч болоог байгаа англи хэлний курсэд одоо сууж байгаа магистртаач орж амжаагүй байгаа мундаг шав маань байна. Тэгээ хамгийн гол нь өөрөө урд нь яг Монголд ажиллаж исэн логистикоор ингэж ажиллаж исэн. Тэгээ тийм дөнгөж ирсэн тэр хүн чинь тий одоо жишээлбэл нийтийг ингэ дагах юм, нийтийн жишгээ дагах юм бол за би болоогүй. Би магистра эхлүүлснийхаа дараа карьер коуч авъя ч гэдэг юм уу. Сургуулаа төгснөхийн дараа карьер коучтой болъё энэ гэж бодно шүү дээ. Тэгхгүйгээр өөе би эртнээс бэлтнэ гингүүт айгүй мундаг хичээсээр гаад надлуу бицээр гаад миний амар тийм ambitious career coach-нд маань ингээд сонгогдоод ороод ирж байгаа байхгүй. За тэгээд орж ирээд бид нар ингээд career coach маань эхлээд одоо 4 сартаа л ингээд явагдаж байна. Тэгэхэд чинь аливжааны ажилдаа орсон. Яаж ажилдаа орсон бэ гэхээр ерөөсөө л networking гэдэг тэр чадварыг би та нарт ингэж networking хийдгийг шүү гэдгийг би recipe болгоод ингээд заадаг байхгүй юу. Case study-д хамт. За тэрийг л өстө жинхэнэ амьдрал дээр ингээд хэрэгжүүлсээр байгаад маш хурдан ингээд мэргэжлийн ажилдаа орчиж байгаа. Мэдээж орсныхоо дараа нөгөө оюутны визтэй учраас хагас цагаар. Гэтэ хамгийн гол нь өөрийнхөө нөгөө нэг 3 дахь C буюу capability тэр чадвар гэдэг юмыг маш сайн харуулсан болохоор нөгөө тухайн газар нь шууд exception хийнгүүтээ чамайг би ажилд авмаар байна. Чи үнэхээр чадах юм байна. Чи бүтэн цагаар ажиллаж чадахгүй байх юм бол 7 хоногт 3 өдөр ажиллацгаа гэдэг ингээд ажилдаа ингээд орчсон явж байгаа. Энэ бол ерөөсө ганцхан жишээ байгаа байхгүй юу. Тэгээд одоо танай Австралид байгаа оюутнууд чинь гэсэн Австралид ирж амжаагүй байгаа оюутнууд ч гэсэндээ одоо миний community-гаас явуулдаг career summit гэж байдаг. Энийг нотлон жилээс би хийж эхэллээ л дээ. Энэ бол ерөөсөө юу вэ гэхээр хүмүүс нөгөө нэг мэргэжлийн ажилд орно гэдэг тэрийг ерөөсөө амар тийм болохгүй бүтэхгүй юм шиг ингээд айгүй холих юм шиг 5 жилийн дараах төлөвлөгөө энэ төргийг тавьчихад байгаа байхгүй юу. Би ерөөсөө career summit-аараа юуг оруулж одоо батлаж харуулах гэсэн бэ гэхээр би 15 шаваа сонгож авч агаад мэргэжлийн ажилдаа орсон. Салбар болгоно ажиллаж байна. Уулуурхаан салбар, инженерийн салбар, санхүүгийн салбар, бүр их сургуульд ажиллаж байгаа шавнар хүртэл байна. Тэр шавнараа бүгдийг нь оруулж агаад өөрийнх нь түүхийг нь өөрөөр нь яриулсан. Би ингэж явж агаад би яг ийм алхмад хийж агаад ингэж ажилд орсон юм аа гэсэн тэр 15 хүний түүхийг нэг дор одоо 2 хоног хийсэн байхгүй бид нар. Хагас бүтэнсээр нийтдээ 12 цагийн team event байсан. Oh my goodness, amazing. Дээрээс нь 3 нөгөө нэг industry professional-ыг оруулаад ирээд бас яриа хийлгсэн. Тэр нь бол англи хэл дээрээсэн. Үнэхээр тийм гоё чика event болсон. Энэ жил ч гэсэндээ бид нар эргүүлээд хаан зохион одоо байгуул нь яагаад вэ гэхээр дахиад шинээр айгүй олон шавнар маань ажилд орж байна. Дахиад өөрийнхөө бие түүхийг хуваалцмаар байна гэсэн айгүй олон шавнар байна шүү дээ. Хүмүүс чинь хардаа нөгөө нэг өөрөө итгэхгүй байжгаад ажилд орчингуудаа боломжтой байна гэдгийг нь
мэдчихэнгүүтээ бусдад хуваалцахыг аягүй хүсдэг. Яг Миний community-гийн маань vibe нэг тийм байхгүй. Тийм болохоор таны одоо үзэж байгаа оюутны маань ч гэсэн миний тэр summit-ыг энэ жилдээ алгасалгүй үзэх хэрэгтэй. Тэгээд тэрнээс маш их урам зориг авлаа. Ундарсан байсан галыг маань асааж өглөө гэсэн комментэд надад аягүй ирчихсэн байхгүй. Тийм болохоор маш их боломжууд байдаг. Хамгийн гол нь хаашаа харж хинтээ нь ярьж хинээс мэдээлэл авах уу гэдэг чинь тэрийг л бид нэр шүүх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу тий? Шүүлтүртэй мэдээлэл гэдэг чинь. За маш гайхалтай ярилцлага болж байна. За тэгэхээр Туяа коуч маань хэрвээ та бүхэн менторинг програмд хамрагдахыг хүсэх юм бол яг энэ доор програмын линкийг та бүхэн тавьсан байгаа. Тэгэхээр та бүхэн тэрүүгээр ороод Туяа коучоосоо бас мэдээлэл аваад Австрали улсад суралцах, ажиллах, карьер хөөх гэдэг зүйлийг магадгүй та нар Монголд байсан ч гэсэн те Монголоос байж байхдаа та бүхэн төлөвлөхөөрөө гэж та бүхэндээ хүсье. За ингээд маш их баярлалаа. Өнөөдрийн энэ дугаарт маань оролцож ийм чухал үнцэнтэй мэдээллүүдийг өгсөн Туяа коучтой баярлалаа. Бас тийм мэргэжлийн хүүхний хувьд Монгол оюутнуудтай зориулж бас нэг хэлэх үг юу вэ? За оюутнуудаа одоо нөгөө case officer байсан хүний зүгээс шүү дээ. Case officer байсан хүний зүгээс бид нар ерөөсөө өөрийнхөө хувь заяаг өөрөө л жолооддог болчмоор байна л да. Бусдад ингээд жолоогоо бариулаад агентлаг миний амьдралыг шийдгээд ингээд хамаг юм ингээд өгөөд авахгүй тий яг ингээд явж тий хинч биднийг аврахгүй л байгаа байхгүй юу тий тийм болохоор ерөөсөө энэ миний хувь заяа юм байна би жолооч юм байна би чадах юм байна гэдгийг өөрөө эхлээд итгэх хэрэгтэй юм л да. Тэгэд итгэхэд одоо энэ ч итгэхэд нөгөө нэг сэтгэл зүй гэдэг юм агиух нөлөөлдөг байхгүй юу. Одоо ингээд би career coaching маань нэр нь ерөөсөө transformational career coaching integrated with mindfulness гэж явдаг. Тэгээд mindfulness буюу одоо mindfulness байх одоо цагтаа орших, бясалгалж сурах, тархи оюун санаагаа удирдах сурах гэдэг нэр нь бол миний одоо коучинг програм маань яагаад ингэж амжилттай шавнар маань ажилд ороод байгаагийн бас нэг чухал тийм түлхүүр болж өгöd байгаа. Яагаад вэ гэхээр угаасаа л монголчууд маань гадаадд ирээд маш их хэмжээний дарамтанд ордог. Санхүүгийн дарамт байна, байраа зараад ирсэн байдаг. Тэ буцаж боломжгүй юм шиг нэг талдаа тикдээ аваад ирсэн байдаг. Хүүхдүүдэд орхиод ирсэн. Эсвэл хүүхдүүдэд ингэж аваад ирсэн гэд ойлгож байна. Маш их хэмжээний ачаалал биднэрт байгаа. Сэтгэл зүйн ачаалал, санхүүгийн ачаалал. Гэхдээ бид нар урагшлахын тулд гэрэл гээгээлүү урагшилж, гэрлэгээдээ ирээдүг бий болгохын тулд хамгийн чухал нь өөртөө ажиллах хэрэгтэй байгаа байхгүй юу? Өөрийн сэтгэл зүйтэйгээ ажиллаж, өөрийнхөө итгэл үнэмшил гэдэг ямиг дээшлүүлэх хэрэгтэй. Ингэж дээшлүүлэхийн тулд бид нар зүгээр гаднаас мэдээлэл аваад биш өөр дээрээ орон зай өгч бясалгал хийж одоо нөгөө нэг ядарсан байгаа тэр тархич нь амрааж ээж биднэрт нөгөө нэг clarity буюу би юу гэсэд байна гэдг нь ингээд тодор харагддаг байхгүй юу. Тийм болохоор бас ингээд нөгөө нэг амьдралаа хэрвээ үнэхээр жолоодъя гэж бодож байгаа бол жолоон чамд байгаа сэтгэл зүй чинь хүрхгүй байх юм бол би YouTube суугаараа зориулаад үнэгүй контентуудыг агуу хийдэг юм аа. Тэр нь бол ерөөсөө л та нарын одоо нөгөө нэг mindfulness гэдэг ямиг танилцуулах. Дээрээс нь бясалгал хийх хүсэлтэй хүмүүст би үнгүй ингээд бясалгалуудыг ингээд тавьж идэг. Тэрийг маань ашиглаад тий бас хамгийн чухал таныг нөгөө нэг ингээд жолоод болж байгаа тэр хамгийн чухал сэтгэл зүй дээрээ ингээд өнөөдрөөс ахуулаад ажиллаад хэлэх юм бол гэрэл гэгээтэй ирээдүйч нь бол баттай тань дээр ирнэ шүү гэдгийг л хэлмээр байна. Вау, ямар гоё үг вэ. За маш их баярлалаа. Ер нь бол оюутнуудаа 21-р зууны хамгийн одоо хэрэгцээтэй skill гэдэг ур чадваруудын тоонд бол mindfulness гэдэг юм бол зайлшгүй зүй ёсоор орсон байгаа гэдгийг та бүхэнд анхааруулъя. Тийм болохоор mindfulness гэдэг энэ зүйлийг бас та нар ур чадвараа өөрсдөө те энэ одоо ийм мундаг коучос ч гэсэн авах маш их боломжтой байна. Мөн түнчлэн дараагийн нэг одоо 21-р зууны хамгийн их хэрэгцээтэй мэргэжил болохоор өөрийгөө презент хийх чадвар буюу өөрийгөө одоо энэ зах зээлд өөрийгөө одоо илэрхийлэх чадвар болсон байна. Тэгэхээр энэ гоё чухал мэдээллийг өгсөн ийм сайхан гоё зөвлөгөө өгсөн Туяад баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт ингээд хурж ирсэнд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Бас айгүй гоё оюунлаг яриа явуулсан баярлалаа. За баярлалаа оюутнуудаа. Ингээд та бүхэнтэйгээ Туяа коучтэй өнөөдөр хамт байлаа. За ингээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай. Bye.